Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Тэгэхээр хэрхэн эмчилдэг аргыг нь олоогүй мэдхгүй зүйлээс нөгөө дэлхийн нийт маш ихээр айж цацарч ирсэн. Бид нар ч ялгаагүй гаруул магадгүй амьсгалын замаар тусчих юм шиг санагтаал тийм ээ. Public health emergency of international concern over the global outbreak of novel coronavirus. Маш их айцтай. Тэгэл гудамжааргүй буутай хүмүүс цэрэг цагдаагийнхаа яваад хөл харцсан, машины хөдөлгөөн зогссон. Тэгээ гарч чадахгүй ухаанд байсан. Юу болгоод байгааг нь ойлгоогүй шүү дээ. Тэгэл хил хаана гэдгийг ерөөсөө төсөөлдөг юм билээ шүү дээ хүн чинь. Ликвидэр таагүй цаг яаж давснаа мэддгүй шүү дээ таа. Хайртай гэр бүлтэй минь уулзуулж чадсангүй шүү дээ. Өөр хэлээр ярьдаг, өөр соёлтой, өөр хүмүүсийн дунд яахаа мэдэхгүй үлдэх хамгийн хэцүү те. Орох, гарах, мөн агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргасан юм а. Улсын онцгой комиссийн шуурхай штабаас мэдээлж байна. Иргэн таныг онц шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Тухайн үед элчин сайдын яамны хуурхай үйл ажиллагааны хүрээнд бидний бас мэдээлэл маань гадаад хэргийн яамд очсон. Ухаанд дэх коронавирус одоо голомт бүхий бүс нутгаас иргэдээ авах хүсэлтэд тавьсан 56 улс байна. Тэгэхээр Монгол улс одоо энэ тэр улсын нэг нь болсон яг ингээд хүлээлтийн байдалтай байна. Ухаанд тэр оюутнууд ч байгаа шүү. Удахгүй хоол хүнсгүй болно гэж юм тийм ээ. Мэдээлэл нь сая зургатаар гарч ийн энэ хүмүүсийг хизээ авах вэ? Боломжтой бол хурдхан аваарай, авна гэдэг чи итгэж гин. Тим мессежүүдийг, тим комментуудыг манай монголчууд маш их хэрэгжсэн. Харин өнөөдөр 10 цаг 20 минутын орчимд Чингис хаан олон улсын нисэх буудалд газарсан юм. Эрүүл мэндийн эхний үйлчилгээр 31 иргэнээс ямар нэгэн с 'жигтэй тохиолдол илрээгүй байна. Монгол улстай хилийн хаасан ч гэсэн 31 оюутнууд авлаа гэж хэлж яхад би зүгээр тэнд хогшоод манай Монгол улс ямар мундаг юм бэ? Ингээд арт түмнээ авч штэ гэдэг аим сэтгэлдээ төрж исэн. Тэнд нэг монгол хүмүүс байгаад энэ тэдрийг авчирлаа гэдэг нь монгол хүн болгоны зүрхэнд их сайхан туссан юм болов гэсэн тийм үйл явдал болсон. Айсын салхинд дуугдах үйлсэд хувь заяа биднийг хаашин ч идэж мэднэ. Тэр цагт бид ардаа их оронтой алгаан тусаад авах түм олонтой байв.
бэрхшээл зовлон төвдөг сүрхэхгүй. Сарын 14-нд Валентиныг нөхөр 3 хүүхдийн хамтаар чэйжүүд өнгөрүүлнэ гэсэн төлөвлөгөө байсан. Тэр нь манай гэр бүлийн 5 жилийн мөрөөдөл байлаа. Тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд 20 оны 1 сард Солонгос улсыг зорьсон. Очоод яг нөхцөл байдал тийм байгаагүй л дээ. За би 2019 онд Америк нэгдсэн улсын Пенсильвани мужийн Ганнон гэдэг их сургуульд магистрт сурахаар явсан. 3 сард манай нөгөө сургуулийн ойролцоох хотод ковид илрээд тэгээ шууд хичээлийг онлайн болгосон. Тэнгүүт нөгөө оюутны байранд байсан бүх хүүхдүүдийг чи нөгөө хүмүүс ирж аваад ч юм уу тэр хүүхдүүд нь өөрсдөө яваад ингээд ганцаараа үлдэхэд айгу хэцүү болоод за би ер нь явах хэрэгтэй юм байна. Тэгээд гарч ирсэн. Ингээд газар үзэж дээрээс нь туршлага хоримтлуулахаар тэгээ надад санал ирэхээр нь Африк ТV Найжириас руу явсан байна. Би 2019 оны 12 сарын 18-нд Солонгост явсан. 2 сарын 27-нд буцахаар байсан. Манай найз тухайн үед 3 дахь авдартайгаа яг тэнцээд Солонгост эмчилгээнд очсон байсан. Тэгээ би яг наашаа нисэх гэж байгаа юм чинь ингээд 2 сарын 23 авцаахаа эргэлт дээр очиод эмнэлэг дээр очиж уулзж байжгаад тэгээс намайг явтлаан цуг байжгаад тэгээ инээ тэрэгэд Одоо энэ найз маань л хэцүүд чинь тэнд гэр бүл нь байгаа. Тэгээд нөгөө 2 сарын 27-нд ч илүү явах байсан чинь 3 сарын хитэн болоод хойшлчлаа. Тэгснэ ахаад одоо бүр хизээ 4 сар хэдэн болцсон уу? Тэгээд найзгаа асраалт хойд 2 дүүтэй нийлээд 2 дүү нь бас байсан тэр үед. Тэгээд дөрвөлэл амьдсан да. Би чинь Японд руу сурахаар л явсан л та. Тэгээд яг сургуулаа 3 сард 20 оны 3 сард төгссөн. Короны гарахаас өмнө штэ ажлын санал авсан байсан. За би одоо ахин Японд ингээ амьдрахгүй те ингээд эх орн руугаа буцахаар болж байгаа төгсөө тэгээд яг тэр хүсэлтэд өгсөн байсан учраас ингээд эхнээсээ ингээд юмөө зэгцлээд байрмаар ч гэдэм үү виз бүх юмаа ингээд цуцлаад тэгээд яг төгсөөд л яг шууд ирчихсэн яг тийм 17 оны тийцтэй байсан. За би болохоор 2020 оны 1 сард найзтайгаа хамт аялын визтэй явсан. 1 сарын хугацаатай. Манай найз хүн нөхөр дээрээ байсан учраас жирэмсэн болоод тэгээд найз маань төрүүлээд ирсэн. Тэгээ миний хувьд бол яг тэнцээ ганцаараа үлдээд бүтэн 6 сарын хугацаанд яг карантинлагдаад яваад энэ ярахаараа юу. За би ч одоо 19 оны 3 сар Солонгос яваад гэр бүлийнхөө өнийг хотоодны хорт тавтарлах гэсэн онцтойгоор эмчилгээнд явсан. Тэгээд Солонгост жил 4 сар болоод ханы маань эмчилгээ болоод тэгээд яг буцах үеэр одоо энэ ковид гарч таараад (2019 оны 12 сарын 20-нд явсан Солонгос руу. 14 хоног бид нэр аяллаар яваад. За миний сайхан илж гин үү? Ястагаа ялж. Ястагаа юм. Тэгээд аав ээж хоёроо онгоцны буудлын дээрээс суулгаж өгөөд. Тэгээд араас нь нэг сар болол очиндоо л гэж ягаал тэгэл ерөөсөө гаццсан байхгүй юу? Ер нь яг би ч одоо хорт авдртай өвчтөн хүний хувьд бол одоо сэтгэл санааны хувьд доктортай тайван байх хэрэгтэй шүү дээ уулна л тийм. Тэгээ тийм учраас та энийг нэг дурсаад яриад байдгүй. Тэгээд урсгаар хэцүү юм байна. Эргээ санахаар.
тухайн үед бол бүр л хэцүү байсан л та. 4 сарын хугацаанд. Засгийн газар өнөөдөр ээлжид бусаар хуралдаж орох, гарах, мөн агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргасан юм а. Зүгээр л гэртээ ингээд гэрэл төрийн мартаатч гэдэг юм уу, хаяач гэдэг юм уу орохгүй гадаа ингээд байхад л хэцүү хэлээд те айлд орох уу, яах уу, хаашаа явах уу гэдэг шиг л одоо ерөөсөө ингээд гэрээс гараа авсан буцаад гэрт орохсон чинь чадахгүй болоод байгаад байсан. За шууд ингээ хаагдчихна гэж юусоо мэдэхгүй байсан. Нилийн хүн цохилтонд орсон. Гэртээ харих ирэх байхгүй байх гэдэг нь өөрөө надад ерөөсөө яг ямар нэгэн байдлаар миний эрхийг хаацсан би харж чадахгүй гэдэг тэр бодол маань өөрөө надад хүнд байсан. Тэгээд 3 цаг гарна л нисээд ордог газар ингээл нэг юм амар хол айгүй хэцүү санагдчихсэн шүү дээ. Хүнд олддог юутай зүрлэшгүй 2 хүнтэй юм би. Нэгд алтан ам, 2 төрсөн их орон. Дараа нь эцэг их үр хүүхэд сэтгэлд ойр бүхэн орно. Амьдралд юу ч тохиолдож мэдэх учир бид ам гарахгүй хичээдэг. Зовлонг дэмээр туулж хамтдаа жаргадаг нь хүний ёс юм да. Ер нь бол яг эх орноо л гэж зорддог юм байлээ. Яадаг ч утсан. Тухайн үед бол газраар алтан булгийн хилээр монголчуудыг оруулж гинэ гэд мэдээлэл аваад Лондонгоос Орос руу дамжаад яг очсны орой 12 цагаас өмнө Орос хилээ хаах шийдвэр гаргасан байлээ. Достоверную, своевременную, полную информацию. Тийм тэгээд би Оросын хэлээр нэвтэрч чадаагүй. Ер нь бол Орос товчонгуудаа л бэрхшээлтэй тулгарсан. Яг хилийн ажилтнууд бийжээс надтай англиар ерөөсөө яриаггүй. Чи орос хэл мэдэхгүй бол бид нар чамтай ярихгүй. Одоо би ингээ 12 цагийн өмнө турш нэг өрөөнд ингээд намайг ер нь ийш тийш нь гарахгүй хэл зөрчигч шиг хандаж байлгасан. Оросууд бол буцаад Америк руугаа буц тий гэж тэгжсэн. Тэгээд надад тухайн үед буцаад Америкт очих сэтгэл зүй ерөөсөө байгаагүй. Тий ямар ч байсан л би эх орн руугаа явах хэрэгтэй гэд. Тэгээд Лондонд очиод тэгэл Лондонгоос 50 ороод 50-аас Солонгос ирээд тэгээ Солонгост ирээд гацсан. Дэлхийн энэ тентхийн оронд одоо ингээд ковид цар тахал гарч ирсэн ч гэсэндээ яг Монголд ингээд алдаагүй гэдэг надад бүр маш их бахархам. Гэтэ бас маш их айцтай тийм үе байсан. Монгол улс руу ирж байгаа, нагаарын хэлбэр ирж байгаа эрсдэл нэлээд өндөр байна гэж үзэж бид нар өнөөдөр хуралдаад Энчон болон Бусааны бүх нислэгийг 2020 оны 3 сарын 2-ны өдрийг хүртэл төр хугацаагаар зогсоохоор ийм шийдвэр гаргалаа. Монгол улс хилээ хаасан. Тэгтэн би зөв гэж дэмжижсэн. Тэгээд мэдээж зөв зохистой арга хэмжээгээ аваад тийм ээ иргэд маань аюулгүй эрүүлэх байгаасаа гэдгийг л би юусэн хамгийн түрүүнд тавьж ирсэн. Тэгж их орноос маань илүү их тийм иргэдэд бодсон шийдвэр гарна гэж хүлээж байсан учраас их хүлээстэй байсан. Маш олон хөргөл ирж байгаа. Тэгэхээр Монгол улсын иргэн үндсэн хуулиараа их орондоо ирэх эрхтэй байдаг. Энэ эрхийг юугаарч хорж болдгүй. Суугаад болохоор бас нөгөө нэг гарын усыг зурулж байсан. 2-3 хуудсан дараа гарын усыг зурсан. Тэрэн дээр юу гэж хэлсэн гэхээр их орондоо ингэж очиж байгаа бол ч одоо нөгөө яг сонгуул болж ирсэн учраас сонгуул өгөхгүй шүү. Би сонгуул өгөхөөс татгалзаж байна гэсэн гарын усыг бас зурулж авсан. Гарын усыг энэ дээр зөвшөөрөхгүй суулгахгүй шүү. Энэ дээр зөвшөөрч гарын усыг зурж иждэг юм чи. Их орондоо ингэж очиж чадахгүй
Ингээ удаа хүлээгээд хүмүүс хямраад ингээд нэмээд тийм ээ тэр мөч бас бүр хүн тусд юм лээ. Тавчхандаа бол ерөөсө бид нар чинь ерөөсө нэг энэ манай хуучин коммунист намын сонгуульд ялах зорилго. Тэр намынхан дараагийн ерөнхийлөгч болох мөрөөдлийг гүйцэлдүүлэх кампанит ажлын золиос болцсон шүү дээ. Одоо мис засал хийх гээд ирсэн хүн мис заслаа хийлгэж дуусчаад ингээ гэрлүүгээ харих гээд харьцдаг. Тэрнийг асуудал ингээ шийдэгдэчихгүй процессын айгүй удаашралтай тийм бичиг аваад ийм бичиг аваад элчин рүү нааш тааш явна гэл унаа зардлын мөнгө гэл айгүй их мөнгө ам. Тэгээд гадаа хүмүүс сонж исэн хоол ундгөө. Консулын хэлтсийн үүдэн дээр ингээд хонцгоож ийн. За ингээд энэ ч ингээд жирэмсэн эхчүүд болон ингээд өндөр настай хүмүүс мөн түншлэн алт руу ирсэн манай 17 настай насан туршигөө Монгол улсын иргэд ингээд байцгааж байна. 5 шаардлагын хүрээнд бид энэ шаардлагыг ягштал барина. За өвчтөй, жирэмсэн, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан гэд эдгээр шаардлагуудыг бид нар тавьж ажиллаж байгаа. Энд болохоор гоё сайхан юм яриад байдаг те. Одоо өвчтөй хүмүүсээ нэг давнаа, араас нь хүүхэдтэй эхчүүдийг авнаа тэгээд гуравт настан гутж хэлв те. Тэгээд аваад энэ өстой бид нар боломжоор авч ийн гэдэг. Тэгтэл бид нар тэнд өргөдөл өгөөд чимээ байгаад л байдаг те. Нэг Facebook дээр бичсэн юм аа. Одоо би чинь ингээд тартадрын өвчтөн мессеж хэлчихээ те. Гаццсан харж чадахгүй байна. Сөүл оддох элчин сайдын яамны нэг залууг над руу залгасан. Одоо би боломжоор туслая гэд. Тэгээ таны өргөдөл одоо бай өгсөн мөчтэй яасан гэсэн. За би нэг 3 удаалаа өглөөд гэсэн. Тэгсэн чинь би таныгийн дараа таны өргөдлийг хаагаад олсонгүй л гэж байгаа байхгүй. Тэр бол ерөөсөө зүгээр л цаас. Олоо тэнд те. Тэнд ерөөсөө асуудал байхгүй. Бидний хэн юу хийгээд нь ямар ч асуудалтай байгаад байгаа нь ерөөсөө хамаагүй юм билээ. Хүний амьдрал үйлсийн нүүдэлтэй адил. Амьтан бүхэн хөдлөх тавилантай. Хорвоогийн жам тийм. Гэвч нүүдэл бүр утгатай, зоригтой. Хаашаач хөдөлсөн бид буцах нэг л замтай, нэг л зүгтээ мүлдэг. Өвөө, эмээ, ээж аав, үр хүүхэд өсчөн дийсэн их орон. Энэ л бидний чиглэх зүг. Найширяд ковид гарлаа гэлдгсэн чинь ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга туслахуудтайгаа хамт ингээд Герман улс руу явчаад ирэхдээ ковид авчирсан гинэ. Хил хаагдсан ингээд орж гарах боломжгүй болсон. Та явж чадахгүй манай ажилчид надад хэлж байгаа байхгүй. Дэлгүүр гарахад ямар ч боломж байхгүй. Цагтаа нар зогсоол хайж чаавь явуулахгүй гэд бүр ингээд бүх юмыг зогсоогоод нэг буцмаар идэг, явмаар идэг. Тэгэхэд буцаж ирэх ямар ч боломж байхгүй болсон. Бүр ямар хэцүү вэ? Хүн эрхээ асуулсан бүр тийм нэг амар мэдрэмжтэй. Тэр мэдрэмж үнэхээр амар. Хөөе би одоо ингээл явчихсан тий. Би ингээл явчих л та. Би ингээл чамданаа олгосон бодлоор очил би ингээл гэрлүүгээ явчих л та. Бүр үнэхээр хэцүү. Өргөдөл санал өгөөл байсан юм л да. Эмнэлгийн байгууллагатаач улсын онцгой комиссарууч бид нар үнэхээр тэсэхгүй нэ цаг хугацаа яваад байна. Хэрүүлтэй нь уулзуулаад өгөөч гэдэг ингээд. Манай найз маш их төвчээр гаргаж байгаа байхгүй. Өвчтөгөө тэмцэн дээрээс нь их оромжн гэсэн хаалга эргэж харахгүй хаалгаач эргэж харахгүй гэж. Нэг та. Оронгой. Өөрөө татчихсан. Орон. Хар. Йой.
Нэг стэм штэ. Би өөрөө татсан уу? Чи өөрөө татаад байна шүү дээ. Оо тийм үү. Монголын элчин сайдын яамн дээр бүгдээрээ ингээл яах вэ их үгэл гадаад ингээ суугаад тэгэл хөөх юм хүүхдүүд нь ойрлол уйлал хурдан аваасаа л гэж утсан шүү дээ. Ер нь тэр олон хүмүүс ингээл гацаал байж хахад. Монгол улс одоо өөрийнхөө улсын иргэдэд хилээ хаасан. За үүнээс болоод болвол одоо Солонгос улсаас төдийгүй дэлхийн одоо өнцөг болонд байгаа Монгол улсын иргэд эх орондоо харж чадахгүй ингээд гацсан. Үр хөвгөддөө очиж чадахгүй гацсан. Ийм байдалтай одоо битгэрээд хагас жилийн үрийг үзэж байгаа үлээ. Тэнд бол маш хэцүү л байсан л та. Дээрээсээ ингээд зовлонгоор нь шалгуур тавьсан. Хүнд ингээд зовлон тулгархаар хүн зовлонгоо ингээд давж туулах арга зам бүрийг хайдаг. Тэрийг нь айгүй тийм одоо тий овжин гэдгээр ч юм ашиглаж исэн тийм хүмүүс маш их байсан. Шаардлагатай бол бид нэг нислэг цуулгаад өгье ч тийм үү. Зовлон ч одоо зүгээр зовлон гэж биш. Шалгуур болоо дээрээс нь бизнес болцсон байсан. Та нааша тусгай үүргийн нислэгт орохоор болвол надтай даруйхан холбогдороо тусгай үүргийн нислэгт оруулж өгч болж байна. Анти сайн нэг хүнтэй уулзсан чинь тусгай үүргийн нислэгт орохоор бол орох хүн байгаа бол орохоор л хэлэхгүй юу. Би аргалаа зохицуулаад өгье гэж байна. Тэгээ яндаа хийдин гэсэн чинь 7 гэж хэлээ. 7 сая төгрөг гэсэн. Тэрийгээ бол ирээд энд нөгөө юунд байж авах хугацаанд аавна гэж байна. 21 оногийн тусгаалтанд байж ах та. Хогийн амар мох мэтрэмж огцон цуухын юм. Тэгэхэд ингээд би зөвхөн очиад зогсож байгаа. Тэгсэн чи яг тэр хажууд нэг зохион байгуулагч Мятын төлөөлөгч гэдэг нэг нөхөр яваад хингэл тэр нэрвий тухайд санджсан одоо жил гармалч мартчихжээ. Тэр нөхөрт 2 залууд өгсөн. Хаа баярлалаа. Бүгд ажил зохицуулж болсон. Ийм ч явуулсан. Тэр мөчи тэр ингээд зүгээр л дотроос ингээ ураач. Туркд байхад би өвдчлөө намайг ирээд аваач гэд нэг иргэн хэлэхэд засгийн газраас нөө нислэг тэрэг гаргаад очиж авч ирсэн те. Тим зүйлийг хараад бид нэр бүр ямар оо азгүй юм бэ те. Хизээ бид нэр эх орондоо үнэтэй болох юм бэ? Хизээ бид эх орондоо эзэн юм шиг амьдрах юм бэ гэсэн тийм бодлогот төрж илсэн л да. Гомдох сэтгэл зөндөө төрж байсан. Тэрийг бол хэлэх аргагүй. Хүний амьдрал ирээн бараан, зовх зүтрэх энүүхэн. Тураг ядар бол уулаан, ураг ядар бол төрлөө гэж эцэг өвгөд эрт цагаас хэлжээ. Сүүлийн 2 жил ертөнцид ямар их дүгшиж айд сандрав. Хүмүүний нүүдэл тасарсангүй. Тэр нүүдлийн чиг зүг нэг л байлаа. Тэг бид нөгөө нэг Хачико хөшөөний дэр гэтэл их цугладаг байсан л да нөгөө элчин сайдын яамтай мань их ойрхоо. Бид нар ч бас хэрвээ одоо жишээ нь Монгол улс маань тоохгүй байлаа гэхэд дэлхийн иргэн урайл озонгоо болохоор одоо англи хэл дээр ч гэдэм үү, япон хэл дээр ч гэдэм үү те. Тэнгүүд яг гадныхан мэдээж гарсан л та. Гэхдээ бид нар учир шалтгаан нь яг зөвөр л тайлбарлаж өгч ирсэн. Яагаад гэвэл бид нар ахаад их орноо хамгаалах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ манай Монгол шиг яг хилээ хаасан улс бол байгаагүй юм байлээ л та. Ингээд бид нар ч маш их судалгаа хийсэн. Нүдтэй 37-8 гатаахан нэсэн бэл. Тэгвэл цаашдаа. Дэлхийн 58 улсаас 12598 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Ер нь хүн ингээд эх орноосоо хол байгаа үед тэнд амьдарч байгаа монголчууд яг эх орных нь нэг хэсэг болчихвдаг. Сошиалоор бид нар ингэж нэгдэж чадсан үйл явдал бол яг энэ цар тахлын энэ үйл явдал бас байсан болов тийм ээ. Тэгээ бид нар яг ингээд энэ тэнд гатцсан 22 орны нэг төлөөлөлттэй юм групп чат үсгэж гэдэг юм уу те. Тэгээд нэгдмэл болж исэн. Тэгээд яг бид нарыг ийм зэгцтэй одоо юу гэдгийг ингээ хоорондоо нэгтгэхэд дэлхийн энэ тэнд гацсан монголчууд бид нарыг дагаж ирсэн. Над руу Солонгосоос, Америкаас, энэ тэндээс бүгднгээс ингээд уцтаал та нар аягүй зүв зүйлээж чинь аягүй гой зэгцтэй байна. Энэ албан бичгээ ингээд өгөөж хэдүүлээ хамтдаа нэгдээгээд нэг өдөр нэг цагт ингээд хамтдаа ингэж үзэл бодлоо илэрхийлж ирсэн.
Одоо жишээ нь эцэд ямар гоо залгахад л хоолой зангирж ölдөг үстэй. Яагаад би багтахгүй байгаа юм. Тэгээд бараг байна уу гэхэд нь нулимс асгараа авчдаг үстэй тий. Яг тэнд болж байгаа үйл явдлыг тодорхой хэмжээгээр ишиг хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг найз нөхөдөө мэдээлж исэн хийдэж яг тэр тухай мэдээлэл ерөөсөө гарахгүй байсан. Тийм учраас бид тэндээс 1000 орлоод ямар ч нэмэргүй яг энд байгаа хүмүүст тэр одоо дуу хоолойд хүрэхгүй байгаа юм байна. Тийм болохоор бид нэр одоо гар утасны сэтгүүл зүй буюу тий гар утсаараа влог хийх одоо тэр зарчмыг баримтлал ерөөхдөө влого хийгээл хүмүүстэй ярилцаад орон оронд хүмүүс яг ямар шүү нөхцөл байдал байна тэрийг л одоо хүргэх зорилгоор ажиллаж эхэлсэн. Тэгэд үндсэндээ бол гацаад баг иргэний сэтгүүл зүйг тэндээс л хийж л ирсэн гэж хэлэх үү те. Нислэг нэмэх тухай ч гэдэм үү тийм яриа ерөнхийдөө ямаас хийж байгаа бол тэрийг бол нэмсэн хамгийн нислэг нэмэх тухай асуудал. За нэгдүгээр нэг юм байна. Нислэг нэмэх тухай юм уу чи байгаа иргэд хүнд байдалтай байгаа, хичнээн иргэн байгаа. Энэ мэдээллийг улсын онцлогоос байх хүрч байна. Тэгэхээр бидний тавьж ирсэн шаардлага бол намайг явуулаад өгөөч биш, бидрийг явуулаад өгөөч биш. Яг ихтэй хүмүүсээ явуулаад өгөөч, зэгцтэй байгаа ч, тодорхой байгаа ч юм уу. Яг албан ёсны шаардлага байхгүй. Бид нар чинь наан бас нэг сүүгэл хотод одоо тэр Солонгос улсыг гадаад яамны үүдэнд бас нэг жагсаал хийгээд тэнд байгаа монголчууд гацсан монголчууд. Бидний дуу хоолой ерөөсөө энэ удирдлагт хүрэхгүй. Тэгээд би аргаа за ерөөсөө бэлсгэлэн зарлаа гэж. Тэгээд одоо ах トゥ нартай ажиллалаа. Их нартай ажиллалаа. Тэгэл найз нартай ажиллалаа. Тэгсэн чинь одоо бүгдээрээ за одоо өөр яах вэ? Одоо өөр ямар ч арга болоод байт. Ганц миний байх шилдэ одоо бид чинь тэгээд нэг консолын ганцаар аргааваад очтیں۔ Тэнд чинь янз бүрийн юмсаг байдлаа ярьдаг л да. Төрийн 3 өндөрлөг гээд одоо би ч одоо аминдаа нэг тэр 3 ч одоо бид нар санаа тавьдгийг бодохгүй. Тэгээ нэг захиа биччихсэн. Одоо ийм байдалтай байна. Та болдгоо юм байна. За би нэг хэд хоног харъя та. Тэгээд мэсгэлэн зарлая гэдээ болохгүй. Хүмүүс баахан шеэрлээд энэ гадаад байгаа хүмүүсийн чи асуудал юм да. Зөвхөн юм юу биш байж тээ гэдэг бас нэг юу яач гэсэн дөө ойлголч. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэгч орчин цагийн соёл ертөнцид юу ч болж мэтгэр болж байна. Санаатаач вэ, санаагүйч вэ, ямар ч өвчин зовлон ирлээхэд бүлээн халуун сэтгэлээ алдалгүй гар гараасаа чангатгаж эрүүл ухаана сарвал санаагаа алдаж болохгүй явахсан. Тэр үед нөгөө иргэд энэ өвчний талаар ямар ч ойлголтгүй байсан учраас амар зугаалах гэж явж иж одоо л их орноо сануу та нар баг тэнцэнэ өвдөдгүй яасын баг 10 хүний 9 тийм амар сөрөг комент биччихсэн. Одоо гацсан байхад нэг ч сайхан мэдээ дуулдаггүй. Хүн жоохон юм сонсоход хүртэл хүний ингээд сэтгэл ингээд хонглын үзэр гэрэл хасдаг шээ тий хасдаг байхгүй юу. Тэгэхэд одоо нэг намын даргамж илүү тий тэгж мэдгдэл өгсөн шүү дээ. Тэднийг авахгүй гадны орон гацсан байгаа иргэдээ юу тэд нар мантай бид нар өөртөө яа гэж байна. Яг ийм мэтийн ийм жижиг сажиг яг иймэрхүү юм өдр ингээд үзэхэд үнэхээр сэтгэл санаа бүр үнэхээр хямардаг. Хүй арайч тий Монгол хүн бижиж арайч тий. Энэ цар тахлын одоо бодит аюулыг дотоодоос биш гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаад үнэхээр Арслан бол одоо энэ вайс өрн дээр санал нэгдэхгүй байна. Тэгэхээр бид нар өнөөдөр монголчуудын нийтлэг эрх ашгийг дээдлэх ёстой мó эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг дээдлэх ёстой мó гэдэг дээр анхаарал тавих цаг болсон гэж харж байгаа.
Цаг хугацаа нүүрэн дүрчлээс тархин тухайн нэмнэ. Энэ хооронд сэтгэл нэг бол сэмэрч, нэг бол дэрвэнэ. Далайн давлгаал гэсэн үг. Яагаад гэвэл бид хүн биднийг араатнаас ялгах нь энэ. Сэтгэл ардаа соронцтой бол тарих ухаарах төвтэй. Соронц нь эх орон, ухаарл нь яагаад гэсэн асуулт. Энэ хоёр үрд биднийг зална. Одоо энэ кинонд гарах хүмүүсийн ярихыг анхааралтай сонсоорой. Ковид төслөд монголч гэдгүү гадаадч гэлтгүй хүмүүс яг хүний одоо хүн чанар болоод одоо хүнийг одоо хайрлах нинжин сэтгэлч гэдэг юм уу, яг тэр нэг тийм зүйл одоо сэтгэлийг одоо шалгаад байгаа юм шиг надад санагцсан. Ихний эц заслаа дууслаа. Тэгэл нэг за одоо харж болно гэж хэлээд л. Тэгэл одоо нэг юу яалаа дас их ороод ингээл утсаа харсан чинь л аимшигтай болсон байсан. Одоо монголчууд бол танигдахгүй бол өөрчлөгдсөн байсан шүү дээ. Одоо байгаа хүмүүс, гатсан хүмүүсийг те хараад зүгхэд одоо тэр ерөөсөө үгүй муугаар дайш давшилж байна. Тэгэл одоо нийлээд гайхлаа одоо шоконд орно шүү дээ тэр чинь. Зөвхөн гатсан хүмүүс биш одоо тэнд ажиллаж байгаа сурч байгаа, банк амьдарч байгаа хүмүүс хүртэл одоо тэр чинь амар цогцолт аваад сэтгэл санаагаар унтсан шүү дээ. Жишээ нь лангар дээр бол маш их цогцолтогдсон шүү дээ. 300 лам хаярлаа гэсэн чинь 300 хүн буддын сургалтаар сурж байхаар инженерээр сурсан дээр ч гэдэм үү те товны эрхийг зөрчиж байгаа юм шиг ийм асуудлууд байсан. Дээрээс нь бол ер нь гадаад байгаа монголчууд буцаад эх орон руугаа ирж байгаа тухайн оронд олон жил амьдарчаад эх орноо санахгүй ч гэдэм үү бүр мартаад ч гэдэм үү эсвэл эх орноо гэсэн тийм сэтгэлгүйгээр хандж тэнд байгаа биш шүү дээ. Корона гараад эхэлснээс хойш хүмүүс Аз хүмүүсийг харах нь айгүй тойр цогтөг болсон байсан. Кофе шопд очирч исэн. Миний ард зогсож исэн хүн над руу харсан та нараас л орж одоо тий вирус тарсан гэснээр надаас амар зай барьсан. Би одоо тий вирус биш шүү дээ. We are not COVID and we are not a virus. We are human beings. Энгийн оюутнуудын хувьд юм уу гадуур одоо энэ энгийн одоо хот сумнуудаар явж байгаа энэ хэд түн байна. Систем хандлагууд бол зөндөө байсан. Зарим нэг монголчуудын хувьд бол эндэгчүүд ядтай ингээд зодуулж ирсэн ч гэдэм үү те. Буудалд орох гээд очихд нь хэд түн байна гэж оруулаагүй байдаг ч гэдэм үү. Онгоцны бол руу онгоц руу суух гээд орохт нь хүртэл хэд түн байна гэд харуулаагүй тэр тохиолдлууд л байна. Хулан гэдэг би эцэг төсний жилдээ бакалавраар сурч байгаа. Тэгээ манай сургуулийн хүмүүс маань болохоор наад тийм аа харагдаг болохоор ингээд хоол аяулж өгдөг байхгүй. Тэр хоолоо ингээд над руу шилжиж өгөөд надад битгий яарч ингээд хурц машины метрийн дата байх гэсэн жишээ. Тэгээ одоо бид нар вирус өгчин биднээс хоолтой корона гэдэг араас хашгирах байдалтай. Тэгээ би бүр дэшүүр гарсан чинь дэшүүрийн хүмүүс надад юм захгүй би олон газар орж үзлээ баг. Тэр гадны оронд бид нар ямар хат үзэгдэж байлаа. 3 сар болоод нэг визад нэг сунгуулах гал нэг тэгэхэд үрдэл Солонгосын тэр иммиграшны зөвлөлт бид нэр амьнууд үзүүрлдэг. Миний хувьд бол амар үзүүрлдэг гэсэн. Бараг л та нар завшаад байж гин энэ ч байж гин. Та нар хурдан тэр Монгол руу хурдан хилээч. Тэг хүмүүстэй хурдан хилээ та нар аав гэж хилээч гэж бид нар хүлтэйгдэг байсан. Мэдээж энэ болгон бүр амар дарамт штэ. Ер нь тэг гадны оронд байна гэдэг бол тийм үстэй. Ялангуяа тэр цар тахлын үед бол үнэхээр дарамттай.
байдал өөрчлүүлэгчд маань өмнө нь надтай амар гоё харьцдаг байсан байхгүй юу. Яг Нигериад ороод ирчихье гээд ковид гарч ичээ гэдгсэн чинь шууд хүмүүсийн надад хандлага амар өөрчлөгдсөн. Тэгэл яг ингээд явж исэн чи хятад гээд би хятад бишээ гэд би хэлэн гоо. Чи өвчөө авчирлаа. Яах гэж ирсэн гэл ингээд тэгэл хэлсэн. Тэгээ би өөрөөсөө гарахаа болж эхлэв. Тэнд галзуурсан, амиа хорлохыг оролцсон, архинд орсон, мансууруулах бодис хэрэглэх. За тэгээд сэтгэл готролд орсон хүмүүс зөндөөсөн шүү дээ, тий. Юмыг тодорхойгүй байл гэдэг чинь хүний сэтгэл зүг тийм их гэмтээдэг зүйл байхгүй юу? Хин ч хэмжиж чадахгүй, тэр хүний амьдралд ямар их өөрчлөлт оруулж байгааг бас мэдэхгүй. Тэндээс авсан одоо эмгэг ирээдүйн амьдрал яаж өөрчлөлт авчирж байгааг мэдэхгүй шүү дээ. Надад ямар хэцүү байгаагаа би найз нөхдөөгөө ч юм уу те ахтуу хамаатан садантайгаа хуваалцааг бол айгүй хэцүү байсан. Одоо миний мэдхээр Америкт сурч байсан оюутан байгаа. 20 дугаар курсын оюутан. Тэр хүүхэд бүр сэтгэл зүйн өөрчлөлттэй болсон. Аав нь бүр одоо энэ дээрээс тусгай үргийн нислэгээр очиж авчирсан. Тэгээ тэр хүүхэдтэй бүр 21 хоног аав нэг буудлын өрөөнд байхдаа ямар том асуудлуудтай тулгарсан. Тэгэд одоо бүр хүүхдээ хайхраагүй те хүүхдээ ингээ гадагшаага нээлттэй болоогүй. Одоо миний буруу би ямар муу аав бэ гэх тэр ах маань одоо бүр ингээд өөрийгөө буруутгаад ингээд уйлжсэн. Бидний эмхэлж байгаа нийгэмд буруу зүгтээ салхи эсгэрвэл хүмүүний сэтгэл бохирдно. Сайхан сэтгэл амьдралыг зөв өгүүлдэг. Бохирдсон бол юу ч сайрлна. Эх орон, элгэн садан, эрдэн баялаг бүгд цаашаа. Юу ч хайрлах сэтгэлгүй ертөнц харанхуй. Амьдрал зовлонгоор дүрт хүн хүнтэй дэм болж нүмер нөөлгөн байж тэрнийг гитлэх нягууртай. Та тэгтээ бол явж болно гэдэг биш. Та шинжилгээний бичгтээ бол явж болно гэдэг тийм үү юм. Тэр үед Солонгост бол коронавигийн дэгдэл маш их байсан. Би ингээд өөрийгөө амар ингээд хамгаалаад гараад ирсэн. Тэгээд эрүүл гэдэг бичгээ үзүүлээд онгоцондоо суугаад ингээд сувилд ирсэн чинь халдвар тарах нөхцөл нь ингээд 100% бүрдчихсэн байсан. Тэгээ шаардлага тавьсан. Тэр үед бол манайхан хүлээж авах гэлтэй. Таван хүнийг өөрөө тусгаарлах гэхгүй мөнгөдлөөд ирж байгаа. Бидрийг зүгээр нэвтрүүлсэн гэж хэлэхэд болно. Тусгаарласан биш, хачсан гэхэд болно. Цагдаа нарын хамгаалтанд бид нэрийг авчиад хоригдсон ерөөсөө. Тэгэл айгүй аимшигтэй. Хүний сэтгэл зүйд бол тэр амар нөлөөлнө. Тэгэл коридороор толгоогоо цугаалах хэрэг байхгүй. Цагаан болоогоор баграад камер хараад битгий өрөөнсөө гар битгий ингээл ямар ч үгээ хэлэх хэрэг байхгүй. Ерөөсөө нэг хүн алаагүй гэмт тэр хийгээгүй хэрнээ яг тийм дарамтанд хүний ихэнд орсон байгаа байхгүй. Тэгэл бүхэл юм тийм нэг юм айцсан, айцтай, хүүцтэй бүхэл юм нэг юм тэгч болохгүй, ингэж болохгүй гэсэн яг тийм дарамтанд байдаг. Яг ингээд нэг жижигхэн дөрвөлжин кавда дотор ингээд тавууланд ингээд хорчдог. Гэхдээ оцлог бодсон чинь өөр газарт ингээл өөр газарт байгаал тэгэл цонхлоо харахаар зарим хүүтрийгөө тийшээгээ тоглоалгүйгээр жижигхэн нэг тийм дөрвөлтэн цонхонгоо. Тэгэл тэрүүгээр нагаар орно. Тэгэл ингээл гадаахаагаар ингээл амьсгалаад яа хурдан гараад гүйтгэс ингээл хаяа чимээгүйхэн орон дотор уйлдаг л байсан. My feeling when I was in quarantine felt boring. Nothing to do. No going outside. No celebrating any birthdays. Anything like that. When I was in the quarantine for 21 days, kind of felt like forever.
хайрцангуй баг гацсан ч гэсэн зүгээр орж ирэхэд бол нэлээд бэрхшээлтэй асуудлууд тохиолдсон, нэлээд хүндрэлүүд тохиолдсон. 200 орчим хүний чинь 2 нөгөө ийм нийтийн реал бус гэдэг ингээд богоонд ингээд хуваагаад ачаатай чигчсэн. Замд бид нарыг тэр богоонд зураг авч болохгүй, уцаа гаргаж болохгүй гэж ерөөсөө тэр цонхыг онгойлгохыг бүрэн хориглосон. Тэр битүү орчинд нөгөө халдвар таны хүн байх юм бол амархан таах тийм нөхцөл бүрдсэн байсан. 18 цаг яг тэр богоон дотор ингээд агааргүй орчинд хориотой байсан. За бид нар ирүүл ирсэн хүмүүсээ ингээд 22, 23 онцлоо. Тусгаалтын хугацаа дуусчлаа. Биднийг яагаад ингээд тусгаалтын хоног дууссан байхад гарахгүй байгаа юм? За үнэхээр гарахгүй байгаа шалтгаан хэлж чадах бол энэ тусгаалтын байранд чинь голом толцсон байна. Коридороос ингээд үүдэнийгээд хоолоо авах гал ингээд өрөө болгоны үүдэнд байдаг тэр тавг халбаг тэр одоо хоолны аягнууд ингээд нэг нэгээрээ цөөрөөдсөн. За тэгээ одоо Монголика буудал дээр эдгээр нөгөө 19 нөр 9 сүүлийн иргэдтэй хамт бас нөгөө үүдэнд жоохон өмнө шууга хийснээр 3 иргэн байсан. Тэрийг бол яг өрөө өрөөнд нь байсан 4 хүнтэй нийтдээ 7 хүнийг бол бас 21 хоногт дууссан ч гэсэн тусгаарласан байгаа. Энэ бүлэг хүн амныг байранд бүртгэгдсэн голомдлсон халдвар гэж үзэж байна. Тэгэл ингээд байсан мэдээ уншсан коронавирус алдартай хүмүүс ирсэн байна. Гисараас үйлд гэсэн мэдээг тараасан байсан. Улсын онцгой комисс шуурхай штаб руу бид бүгд тоглолцож ичсэн хинч тэгж хуцаа авч шийдэл хариу өгөөг л те. Хамгийн юу чадчих тэргээл хийгсэн. Тэгээ надад байсан ганц боломж нь бол тийм лайв хийх байсан. Үнэхээр улсын онцгой комисс өдөртүүдийн шийдвэрнээр иргэдийг аврах биш ихэнхийн алах шийдвэр гарч байна. Эндээс бид гаргаж өгөөч. Эрүүл амьд явах хэрэгтэй бид нар. Эрүүл амьд явах эрхийг минь хангаж өгөөч. Гэт ерөөдөө бол өөрхөд дуу болог хүрсэн. Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээгээр 37 хүн халдвар авлаа гэд зарлж исэн чинь тэр 37 хүн маань поезд 10 хэдэн цагийг хоригдсон хүмүүс байгаа. Намайг Алтан ундаг гэдэг 2017 оноос хойш Оросын холбооны улсын Санкт-Петербург хотод уламжлалтынхаа эмчийн ажлыг хийдэг. Би лайв хийгээд хүмүүсэд одоо ийм байдалд ирээд ингэж халдвар авлаа, ийм алтай эндэгдэл байна гэж ялангуяа тэр алтан булгийн хэлээр одоо оюутнуудыг нэвтрүүлж байгаа үйл ажиллагаа чинь жоохон доголдолтой байшгүй гэдгийг хэлсэн. Алтан ундаг гэдэг хүн улаан өдөд эмчилгээ хийж байгаад халдвар авчаад Монголд халдвартай ирчингүүтээ замдаа халдвар авлаа гэж ингээд нийтэд буруу ташаа мэдээлэл тараад байна гэдэг ингээд яг эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээ хөтлөжсэн танц судалгааны албаны дарга тэг зарсан шүү дээ. Тэгэхээр энэ хүний нэрийг одоо Алтан хундаг гэдэг нэг хүн байна. За тэгээд ирсэн хойно энэ хүний бичээд тараагаад байгаа зүйл нь бол би орж ирэх явцдаа Алтан булгаар орж ирээд Төв аймгийн Сувилд ирэх явцдаа би халдвар авчлаа гэдэг асуудлыг хэвлэл мэдээлэлээр тавьж ард иргэдийг өөмүүлж нэгсэн даа. Хойд бол би өвчтөн хүн тийм аа. Өвчтөн хүний нэрийг ямар нэгэн одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх нөхцөлд үүсэх шаардлага үүсэггүй болвол нийтэд зарлдаггүй. Тэгтэл бүр ингээд энийг зарлахаас өөр аргагүй гэдэг ингээд зарлсан. Би замдаа халдвар авцсандаа эмзэглээгүй. Ялангуяа эмч эмнэлгийн ажилчдаа би огтхонч буруутгаагүй гэдгээ тухайн үед илэрхийлэлээсэн. Тэгтэл нөгөө хүмүүс чинь тэрийг мэдэхгүй учраас айгүй тийм сэтгэл зүйн дарамт чих хэрсэн. Ер нь бол та нар баг гадаадаас өөрсдөө халдвар хамгааллаа сахиад ирэхгүй яасан бэ? Бараг л муудаа өвчөө авчирлаа гэд. Та нарыг энэ ч одоо үнгүй эмчилж өгөөд ахт чинь юугаа хийгээд олон юм яриад байгаа. Энэ дугуй тэнцэнэ байж ахгүй гэх маягаар ингээд бараг 10 хүний 9 тийм амар сөрөг комент өччихсэн. Хүн гэдэг чинь нөгөө сэтгэлийн амтнал юм байна л да. Үг гэдэг юм чинь амар зэвсэг. Тэгээд үгээр хүнийг амар ингэж цэнгэлж идэг эсвэл хороож идэг, хөнөөж идэг. Яг үндэ бол бид нэр асуудлаа бол өөрснөө рүүгээ харах, өөрснөө рүүгээ өнгөх цаг нь болцсон байлээ гэдгийг л бид тэр 80-90% сөрөг комментээс харсан. Долоон сарын хувьд тэнд гацалтын байдалтай өдөр хонгийг арай гэж өнгөрүүлж байсан. Миний хувьд бол тэр 21 оног өдөр зүгээр үнэхээр амьдын там байсан. Хүний эрхийг амар зөрчсөн. Бүр үнэхээр ноцтой зөрчсөн.
бүр хаач байхгүй 21 хоног штэ. Одоо нэг муухайгаар яриул нэг тийм цалгаан цэрлүүлж байгаа байхгүй юу? Тэр яагаад тэр хүмүүс мэдээж тэр цонхоор үсэрч амиа ордог тийм тохиолж гарсан штэ. Сэтгэл зүггүй тийм хүмүүс үнэхээр тэргээ тавж чадахгүй та тэгж гарч байгаа байхгүй юу? Би хүсүүдэд тусгаарлагдчих байгаа хувцастай. Нэг ч удаа хоолоо голж байгаагүй. Тэгтэл нэг хүний үйлдэлийг 1000 хүн болгож яриад одоо гадаадаас ирсэн хүмүүс их зантай байна гэдэг үгийг арт түмний хэлжсэн л та. Миний ах トゥ хамаатан садан хүрт надлуу яриад хоолоо битгий голооч. Ямар сүртэй гэж хэлжсэн удаач байдаг. Миний онш болохоор хондросаркома. Байрлал төвөгтэй болохоор тэгэл мэдрэл зэдрэл одоо бүх ойр орчмынх нь артер вений хоёр бүтэн судас энэ төргээл дайрцсан. Их төвөгтэй байсан тэгээд одоо мэс засал бол их төвөгтэй хүнд байдал болсон. Анхны хоног гэхэд 11 цаг үргэлж ирсэн. Баримтлах хэвээр дэглэмийнхээ байдлыг танилцуулаад бичээд тэгээд одоо эмчээсээ ч бичиг авсан. Би одоо ямар дэглэм барих хэвээр одоо ингээд ойлгуулах хэрэгтэй байна. Тэгээ өндөө нэмэр болоогүй л дээ. Тэгээд бидрийг Монголд авчираад цэргийн эмнэлэгт тусгаарласан. Хоолно. Тэр чи эмнэлэг шүү дээ. Тэгээд одоо ятгахтаа би чинь хавдрын өвчтэй шүү дээ. Хоолны дэглэм гэж байх хэвээр. Гэтэл одоо тэгээд аль болохгүй бүгдийг л өгнө. Тэгсэн мэт гаднаас хоол оруулахгүй. 21 хоногт бол дахиад хүн дарчлаа. Тэгээд хөдөлгөөнд хараатай. Хоол нь тохихгүй буруу хоол. Гэж явсараагаал. Тэгэл үнцэнтэй миний хавдар чинь дахиад аимшигтайгаар хохирж байгаа хөөхгүй. Хавдар дахина гэдэг. Тэгэхэд солонгос эмчнэр бас их гайхсан. Хондросаркома болно ингэж хурдан дахтгүй юм да. Энэ одоо яг юу болчих вэ гэдэг их гайхаж ирсэн. Буцаж очиод 5 месяц л нийтдээ би 6 месяц л хийлээ гэж үл явцад байж шүү дээ. Цацраг эмчилгээ те радиашн хийгээд энэ дээр одоо нэгд бол би сэтгэлээрээ асар их тамлагдаж зовж те 2 жилийн дараа. Дээр нь одоо асар их мөнгө гарлаа шүү дээ. Тэнд гацсан 4 сар тэр 21 хоног байгаагүй бол би ингэж үлээ үзэхгүй л байсан. Ингээ явж байна. Өчигдөр байсан. Селфи маягтай бичлэг хийхгүй юм. Селфи гэдэг. 6 сарын 23-нд бол яг за одоо танаа үнд бол ямар ч нэмжлэгээ байхгүй одоо ингээд буц гэдэг шийд өгөл. Нөгөө 5 сар төгсөн одоо хүсэлтэд ингээд шалгасан чинь нэг ч одоо өнөө урманд ингээд мэйл нээж хараачгүй байсан. Тэгэл одоо элчин дээр өөр төр ноцсол доо тэгэл одоо ингээд ихтер торхоос өмнө ингээд буцмаар байна. Ямар ч үсэн юм болчлоо гэдэг. Тэгээ энэгээр яг Монголын талаас онцгой байдлын комиссионс энэ хөр тэгэл үнэн байдлаа хэлээл метроч гэсэн одоо ингээд нислэг тамруулж өгөөч гэж өргөдөл өгөөл. Одоо дараа хөсөлтөө тэгжээж тэгэл боловсроо хоёрын нислэг багтчихсан. Энд буугаад нөгөө шалгаж явахтан дээр нэг цаас дарааж өгсөн. Тэрнийх нь ард дээр би бичсэн л дээ. Одоо ингээд нөхөр маань ингээд хадаад нэг ард тавдартай явсан. Тэгээд би ингээд эмнэлэгт ингээд тусгаарлагдмаар байна гэдгийг миний өсөлтийг л тэр шалгаж ирсэн хүмүүс хүлээж авсан. Тэр шууд цэргийн госпитал руу авсан байхгүй би тэрийг. Тэмч үл яг вакцин авсан. Энэ юм бол байдлыг зүйдчихлээ гэдгийг мэдэнгүүтээ. Одоо ингээд хоёрыг ингээд эсэх амьдрал болох руу шийдвэрлэх хэрэгтэй байна.
Тэгээ схемдэр болох руу гаргахаар 9 давхар руу гарчнаа. Тэгэхээр чи нэг хүүхдүүдтэйг нэг наадан болж байгаа юм чинь нэг цонхорч суултчих юм уу? Тэгэхээр нь тгийгээд. Би бол одоо боддгийн тэр хэмжил тухайн одоо баримталжсэн дүрм зөрчсөн баг. Тэр коридороор явах эсгүйсэн шүү дээ. Тэр коридорын цонхыг ингээд орхиод тэгэл 12-нд хүүхдүүдэд дуудаад аав нь ингээд цонхноор гараад ирэх боломжтой байна. Миний хүүхдүүд ингээд араар нь эмнэлгийн араар хүрээд ирэх. Тэгээ эмнэлгийн араар хүрээд ирсэн чинь алганы ханаар кантинаар тавьчихсан. Тэгээ кантинаар дээр хүүхдүүд маань гарч ирээд тэгэл автогаа цонхоор хараад. Тэгэл утасны цаанаас ярилцсан. Би дөрөв автаа уулзчихсан. Тэгэл тэр гэсэн давхар руу гараад нэг л эмч сүнхүү гэж эмч байсан. Нэг хэмбэлээ отгоо мэндээгээд хоёр суулгч охин байсан. Тэр гурав бол айгуу тийм бас их мундаг хөндлөг хандсан. Одоо халдвар хамгааллын дээр дэглэм зөрчижсэн ч биш магадгүй орж ирээл те. Тавшруулаад ингээл тэхүү инхүү гэж яриа өдөөл магадгүй галзуурхаас минь хамгаалж исэн байж магадгүй л гэж одоо боддгийг. Ер нь л тэгтээ хүн бол тэр цав цагаа өрөөнд гав ганцаараа 10 хон тэгээд тийм ханижл маань байхгүй юм тохиолдолд бол тийм зүтгэе жоохон хатуул байсан. Эндээ бол бараг л цонхоор өсөрчмөр санагдал газар харагдал. Тэгтээ за хинтлийн ажиудлал ингээд морг дотор хань мэн байгаа штэ гэж бодохоор өсөрч болохгүй юм биш штэ. оны 7 сард Улаанбаатараас Стамбулын чиглэлийн цогцоргон нислэгт бол эмчээр явсан. За тэгээ бид нар эндээс бас нөгөө төрхний аавар цолил хаалгаанд орох өвчтөн хөргөж өчөөд буцаад зорчигчтай аваад ниссэн байгаа. За тэгээ нислэг ихснээс хойш ойролцоогоор 30-40 минутын дараа бол эмчээ хүний би одоо өвдөд байна гэд. За би ихэр жирэмсэн байгаамаа 7 сартай гэд. За тэгээ тэр хэмээн үцгэд бол даралт нь өндөр хав маш ихтэй байсан. Тэгээ бид нэр даралт болох юм хийгээд ингээ байж итл өвдөлт бол ойртсон. За доош ус гарцсан байсан учраас ямар ч гэсэн одоо мэдээж ээж бол төрөх болсон. Зорчигчдоос бас эмчийн тусламж өгсөн. Яг тэгэхээр би өөрөө бол хатартай эмч. Басан 2 дугаар төрийн мэдлэгийн хүүхдийн эмчээс отгон чим гэдэг эмч. Англи хүүхдээр очиод бас гаццсан байж байгаа дэрсэн. За дараа нь их хүүхд эрүүл мэндийн үндэсний төвийн сэхний сувлагч буян жаргал гээд шивэдэд хүүхдээрээ очиод бас гацсан байж байгаа. Тэр нислэг таарад 3 дахь нь мөнх саруул гээд одоо хөдөө орон нутагт дээр эмч хийжсэн эмч бас Туркид хүүхдээр очсон гэ. Даваа гээд бас өмнө бол их баригч хийжсэн. Гэтэ сүүлийн 20 жил хийгээгүй гээд Туркид байсан. Гээд за тэгээ бас нэг хувийн эмнэлгийн бас хүүхдийн эмч ингээд ийм 5 хүн бол гарч ирсэн байгаа. Хоёрдугаарт нь ээж маань маш их эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй, нэгдүгээр 7 сартай дутуу, ихэр, хаваа ихтэй, даралт ихтэй. Тэгээд тэд нэр ирсэн, ирээл ихний хүүхд маань бол төрсэн байгаа. Үлгэдчихэл хүчил төрч өгөөл байжсэн. Тэрний дараа ээжийнхэн даралт олонсон нөгөө 150-тай байсан даралт 90-60 болоод за ээжний шингэс илбээ даралтын төсгөөд ингээд байжсэн. За ер нь бол 19 минут дараа 2 дахь ихэр нь бол төрсэн. Буухаас 2 цагийн өмнө болохоор нэг эхний төрсөн яраа маань бол зүрх зогссон. Зүрх зогсоод нөгөө хөдөлгөөн тэгээд 4-5 минутын дараа бол массаж хийгээд тарих хийсэн дараа бол зүрх нь орж сарцсангаа амьсгал төрс уцсал хийм болоод За тэгээд бидгэд бол яг хойноо гэл хоёр нэрээгаа бас эсмэнд ээжтэй эсмэнд л авчихгүй гэл зорж байсан. Урд бас онгоцны нисгч нар маань болохоор зэрэг бас нөгөө бид нараас нислэг болол дараа нь ярих нь 30 минутын өмнө бол нисж ирсэн билээ. Ягаад гэвэл нөгөө тойрох нислэг байсныг наагарын хэлийн юу яриад ингээд шууд нислэг болгоод
Тэгээ буухтаа хүртэл ингээд зөөлөн ер нь бол бид нар хамгийн сүүлийн хүчил төрөгч нэраад аваад энэ хамгийн сүүлийн хүчил төрөгчүүл гэжсэн. Тэгэл ер нь хоёр нэраагаж бид нар газардаал хүлээлгэж өгсөн хүчил төрөгч дууссан юм өвтэй ярьсан. Тэгээ ер нь бол миний хувьд ч тэгээ энэ хоёр нэраа авчихсан маш их хацтай бас онгоцонд тэр сайхан баг тий явж таарсан юм баг. 62 дугаар байсан 2 микрофон үлдсэн. Инхээр кодын их татарсаж байна. Агарын хэдийн гар наваад оржин цогтоо. 4 удаагийн чартерын нислэгээр бол бэрхшээл гэх юм бол зорчигчд талаас бол харьцангуй гайгүй 50 байсан. Өөрт бол бэрхшээл бол зөндөө байсан л та. Битүү хувцастай бараг 24 цаг ч юм уу байсан. Нэг ч ус уухгүй тэрийгэд нэг өмсцэн бол тайлахгүй бицэхгүй ч гэдэг юм уу. Тэр бэрхшээлүүд бол өөрийн хувьд бол байх нь байсан. Хүн бүхэн л айцтайсан. Тэгэд бүгд л нутаг руугаа явчихсан. Багтчихсан чартераас нэг хасагдчихгүйсэн гэсэн л ер нь тиймэрхүү байдалтай. Тэгж одоо зүрх одоо шимширмэл ч гэдэг юм уу тий. Гэхдээ болдог бол нэр бүгдийн л ингээл авчирчихсан гэдэг ч юм уу тиймэрхүү бодол бол мэдээж байна. Юм бүгд хоёр талтай. Магад гурван талтай ч байж мэднэ. Ковид нэртэй цар тахал биднийг чухам хэн болцоход байгааг хэлж өгсөн ч байж магад. Усан живж байгаа хүн амь аврагж орилдог. Бид гар сунгаж чадвал нэг алтан амь аврагдана. Хүний сэтгэл бохирдвол бие биедээ туслаж гар сунгахыг болдог. Үүнийг амьдралын бэрхшээл бүр шалгаж чадвал шагнаж, эс чадвал шийтгэн. Ер нь бид сэтгэлийнхээ ариун толийг хизээ ачиж цэвэрлсэн бilé. Явахаас өмнө би эмчтэй үзүүлээд би одоо ингээ гадагшаа нэг сар хугацаад явах гэж байгаа маань үзүүлээд урандуулъя гэд. Тэгээ үзүүлээд урандуулаад зүгээр анахгүй те. Нэг айхтар ноцтой байхгүй чи явчаа тэр. Тэгээ би Солонгост байж байгаа хугацаанд маш их ингээд сэтгэл санааны дарамт нь аягүй орсон юм байлээ. Маш их хямраад бүрнгээр их хямраад гэрээ санаад бүр битгэрээд найз манд хүрэл явцсан ганцаараа үлдсэн. Тэр хоорондоо л нөгөө бие маань ч өвдөд байсан. Тэр мэдээж бол тэнд бол ямар ч үзүүлэх те эрүүл мэндийн салбар чинь ямар их үн төлбөр өндөртэй байдаг үлээ Солонгост ямар ч үзүүлэх боломжгүй. За Монголд очиж байгаа л болондоо очиж байгаа л үзүүлж ингээл ингээл нэг ошоохгүй яах вэ те ойр зур имээ угаал ингээл яваад байсан. Тэгэл бүр маш их хүлээж төвчсний эцэс тэгээд нэг 6 сарын дараа над руу мятаас ингээ утсаар ирсэн. Ирээд 7 сарын 10-ны өдөр би Монголд буугаад 21 хоногийн тусгаарлалтанд бид нар байдаг гэсэн. Бид 21 хоногийн тусгаарлалтанда байгаад гарч ирээд тэгээ байж байгаа нөхөр маань намайг хайраа чи нэр хоёул үзүүлье. Чи Солонгостой би чи өвдөд байсан гэдэг. Өө тэгээд имлэг рүү очие гэд. Тэгээ би имлэг дээр очиод юу ч болоогүй юм шиг үзүүлдгээр очиод үзүүлээл дурандуулсан чинь эмч маань намайг амар загнасан. Чи хаагаар юу игээ явж байгаа ирж байгаа юм бэ чи их тулаа гэд. Чи наад хотод гэсэн яачаад ирж байгаа юм бэ гэд. 7 хоногийн дараа надад бол зүгээр үнэхээр амар бүр цочролт ормор тийм мэдээ эмч маань надад хэлсэн. Хор тавдар туцсан байж тээ чи хотоодны хор тавдар гэж хэлсэн. Тэг мэдээж үнэхээр амар цохилт тэр ал тээ. Маш урттайгаар би хаалгаанд орсон. Хотоодны хор тавдар 2 дугаар үе гэж ажиллагдаад хотоодоо би 50% тайруулаад үнэхээр маш их хямраж битгэрж бүр амар шаналдаг байсан. Яг тэрнээс болж би энэ өвчний уншиг авсан юм байлээ. Нэг 2 сарын дотор ирсэн бол өнөөдөр би ийм өвч хүрээчгүй үргэлж тэгж боддог. Мэдээж маш бүр ингэж маш их гомдолтой байдаг. Бүр энэ дотор өшөөж бүр гаргамаар маш их зүйл ингэ байдаг. Зүгээр нэг сарын хугацаанд эливидтэй явснараа би амьдралынхаа маш их юмыг би алдсан. Эрүүл мэндийг би тэнд алдчихад ирсэн. Би нэрээ тоглоомчгүй намайг онгоцны буудал дээр тосгоод ирсэн. Гэрийнхэн ч юм уу эсвэл найз нөхд рүүгээ онгоцноос буугаад тэгээд гарч ирдэ штэ тэгэнгүүтээс амар гүүн гэж бодож байгаа штэ гэдэг байхгүй.
Тэгээд тэр хүний нутагт хоригдож байгаа сэтгэл зүй тийм ээ. Нэг ирсэн үнэхээр унагчлаа л да. Эхэндээ л хоёулаа босно явна гэдгээс тэрээс үлдээ тэсгээ байгаа л тэр өдөр надад хэлжлээс л да. За яс одоо үнэхээр тэсэхгүй болчихсон. Би миний бүх хүчтэймэр дууссан. 8 сар хүртэл байж байгаа. Тэгвэл их олооч байна. Гэрүүлтэй уулзчих юм байна. 8 сар хүртэл би байж байгаа. Надаас асуудаг. Талич яагаад наашаа явахгүй байсан болохоор эмнэлгээс нь гэж 3 сараар нь эмчилгээг аваад явж болно. Харин 3 сар тутамдаа ирж хяналтандаа ороод ингэ явна шүү гэж байгаа байхгүй. Нэг чартраар нэг л удаа нисэн. Дахиад чартраар явах боломжгүй гэсэн тийм хариултыг биднэрт өгч ирсэн байхгүй. Тийм болохоор очихлоор эмчилгээ тасалдах болчихно. Тэ явж чадахгүй хүлээгээл хил нэгдгийг хүлээгээл нэг гэсэн байгаа л та. Яг 6 сарын 1-нд үздэгээ хийлгээд окей. Бажгон буцаж болно. Тэгээ явах гэсэн 18 хоног онгоц хүлээсэн. Нэг ч онгоц ирээгүй. Тэгээд яг 6 сарын 18-нд яг сонгуулийн өмнөх нь онгоц ирсэлтэй. Манай найзаас ингээд хүмүүст хандаад лайв хийгээд биднэрт туслаач гэдэг. Одоо охиноо ээжигээ те эх орноо санах энэ зүйл ингээд битгэрнэ гэдэг зүйл нь байд юм байна. Хайртай хүмүүсийнхаа тэргийн сэтгэл амар одоо үлдсэн имчилгээг үргэлжлүүлэх ийм боломжтой болж байгаа маа. Тэгээ ингээд 6 сарын 18-нд тусгай үүргийн онгоц Монгол улс руу Солонгосоос явах юм билээ. Тэрэнд ингээд намайг багтааж үүсчээ гэж хүсэж байна. Найрамд Солонгос суугаа элчин сайдын амнаас бас холбогдоод та нарт туслая ингээд явуулж өгье гэсэн. Тэгээд манай найз тэгээ хоёр дүүнд бид дөрийн өргөдлийг авсан. Бичиг баримтаа бид тэр 4 дахь удаага явуулж ирсэн. Яг тэр 6 сарын 1-ээс хойш 4 дахь удаага явуулж сүүлдээ нэгээд аваад тэгээ явуулсан. Гонц буухын өмнө ингээд бороо орсон л да. Яг орж ирсэн бороонд яг бороонд хүмүүсээ болгосон. Тэгээ өөдөнд нэг асар орчихсон. Тэгээ ингээ эмнэлгийн машинаар чагсаа зогссон. Хонгоц буусан. Тэгээ дагарч үлдчихгүйгээр ингээд цаг 20 минут ингээд манай найз 3 цаг байтгаа 30 минут суух хэцүү байсан байхгүй тэр чинь суугаар яв. Ордон буулгачдгүй багтаа гэж хүлээж чад дунд ирэдэн дуудаа тэгээ буулгасан. Тэгээ гадаа яг ингээд аадар бороо маш их усрах бороо орж байгаа хоёлаа. Би найзаагаа тэврээл бууж байгаа. Тэврээл онгоцноос буусан. Онгоцноос буугут газар нэл ус тэгээд ингээм евро орсон юм асар шиг юм. Тэнд битэрийг харж хэлсэж байгаа ч юм байхгүй. За тийшээ ороорой гэсэн атуус нь сууж байгаа. Атруу руу орсон чинь бүх хүн ингээ ороо сууцгаасан. Би ингээд нөгөө найзаагаа ингээ тэрвэрчихсэн. Орох боломж. Тэгэл тэнд ямар хүмүүс байсан гэж хөлгөө тэрэгэн зэртэй манай найзаас гадна 3 хүн байсан тэрэгэн зэртэй. Тэгсэн үлтрээ тэр эмнэлгийн машинд хүмүүс нь гүйж ороод байгаа байхгүй зүгээр явж ороод ингээд ямар ч учиртай байсан. Дөрвөлөө өргөдлөөгөөд 3 нь ирсэн байхгүй. Тэгээд эрэгтэй дүүгийн маань болохоор өөр газар тусгаарлцсан. Тэгээд за эрхийнхээ орд өдөр ингээд шинжилгээ өгсөн PCR сөрөг гарсан. Ирсний ороо авлаа, сөрөг гарлаа. 6 өдөр 7 хоног дээр нь дахиад шинжилгээ авсан. Сөрөг гарсан. За та яриг маргааш шиг л гарах байх шиг. 13 онц. 12 хоног дээр PCR өгөөд 13 хоног дээр тэр чинь сөрөг гараад ирсэн. За маргааш гарах байх. Дарга нар зөндөө ярьж байгаа. Хэлж байгаа бид нар ч уламжлаа л. Та ямар нэгэн зөөр байхгүй, ямар ч нэгэн шинж тэмдэг болох байхаа л гэл найдалгүй гэлсэн. 13 хоногийн оройн тэгэхэд эмчилж хэлж байгаа. За нөгөөд чинь бүтгээ байж байгаа шиг биш. Тэгээ би тэрийг талгаас найз хэлээгүү.
13 дахь хоногийнхоо шөнө 14 дахь өглөө нь болох гэж шүү дээ. Тэр өглөөнөөс өглөө өвдөж ихээр унтж таавалал шөнийн 5 цагт бүр тэсгээ байж байгаа юм чи. За найз би одоо ээждэг хэр. Би гэрийнхэнлэгөө залгаж болох уу? 5 цаг 23 минут ээж рүүгээ залгаж залангуут ээж нь уцаа авч. За ээжээ одоо л намайг авахгүй л бол би үнэхээр таад уулз чадахгүй болчиход байна. Би үр хөвгтэйгээ уулзмаараа тантай уулзмаар гэр бүлтэйгээ уулзмаар өнөөдөр л намайг аваач намайг авраач гэдэг болж. Одоо л аварч чадахгүй энэ өдөр л ингээд уулз чадахгүй бол та тийм бид тийм ингээд үг сольж байгаа бид тийм хамгийн сүүлчийн мөч байх болно шүү гэд тэргийн цэр дээрээ сууц ингээд ойлоо чичрээд ингээд ойлоод дахиад хэлжсэн. Яаж чадахгүй болчих юм чи. Тэгээ өглөө 8 цагийн үед ээж над руу ярьж их чинь улсын онцгой комисс ирэлт яам дээр ирсэн байна. Гүйж байна. Тэгээ тэр хурал хувьвалс. Тэгээд гаргахгүй л гэсэлтэй. Хорин хоног яг юм тусгаарлагдчихлаа. Тэгээ тэр мөчд ер нь бол манай найз итгэл нь алтарсан, төсвөр төвчээр нь алтарсан. Тэгээд тэр сүүлийн 12, 13, 14 дэх шөнүүд тэрийг ингээд ганцаард болчихсон. Хинч тусалж ирж чадахгүй байна. Яг уу нар мандахлаар сайхан нар хань болт. Тэгээд тэр наргүй шөнө тэр 3 сүүлийн 3 шөнө тэр өглөө тэсгэд алдаад ээж рүү залгаж ирсэн тэр мөч 5 цаг 23 хэцүүс л та. Нурман би газгүй юм гэжтэй шарж чадахгүй. Яагаад намайг өвдөх тавхтаа ийм болчихж байгаа юм гэдэгт би миний энэ угаасаа дайм байхгүй юу. Зүгээр дайм болж шít. Тэгэхээр уус орон хэлээ аваад ингээл хэцүү байдалд орох юм. Миний өгшний бороо гэж байхгүй. Төвшрөл. Тэгээд ганцхан гомддог юм үгүй л. Одоо ингээд нэг тэнд бид нар шинжилгээ өгсөндөө бүгд ингээл ковидгүй бид нар бүх хамгаалтыг цодлынхаа ярээр хийжсэн шүү дээ. Өнөө нөт төвдөхгүй байх бүх л хамгаалтыг хийгээл тэгэл нөт өрөөгөө орж ирсэн юм чи ямар ч байсан. Монгол коронавиг байгаа юм чинь уулзчих واخ. Тэгэл онгоцоор 72 сарын 2-ны онгоцны 3 шинжилгээ авцгаасан. Тэгэл 4-5 ингээл хариу гарахад онгоцоор эсрэг гараад тэгтэн бүгдээрээ бас баярлдаг юм билээ шүү дээ. Тэр имлэгийн ажилчид ч гэсэн за танаа онгоц ингээд ямар ч аюугүй гарсан шүү. Тэгэл одоо боддгийн штэ тэр үед нэг зоригтой шийдвэр гаргадаг тий бас нэг юмд нэг арай нэг юм уян хатан тий төрд ажиллаж байгаа хүмүүс дотроос тий ийм одоо онцгой хүмүүсээ ингээд тэр хамгаалтын өгсөн өмсүүлж байгаа ч хамаагүй уулзуулчихгүй яа даа гэж жоохон бас харамсал өгдөг. Тэр бүгд хариуцлага сайхан өгүүлэх юм байл л дээ. Уулзуулах гэж үзсэн штэ. Яг уу гэр бүлтэй уулзуулъя гэж. Бөө баяр. За уулзалтай гэл. Тэг бүтэн өдөр л хүлээж байгаа. Тэгээд тэр чин тэр өглөө сэхэний тасагт оролцсон. Имчилгээг. Бүтэн өдөр чигээ цаг нь ч явахгүй. Тэвц яарсан. Тэгэл буулгаал ирсэн. Тэр чи ухаасаа самурч чамч. Өчтөө уулзалтай. Гэлэн цаасаар том хан босгоод ханы цаанаас гэрүүлтэй болсон. Яг уу биеийн элбрээр л энэ ээж нь энэ дүү нь энэ охин нь энэ нөхөр нь гэж л харагдах тэр чинь. Ээж дүү хоёр төрүүлж орж ирсэн. Ээж манай охиныг битгий нааш нь оруулаарай. Үнэхээр алдвартай. Үнэхээр вирустэй бол миний охин өвдчихүүл яах юм битгий оруул. Гэж хэлээ заагаад ээж нэрх орон цааш. Нөхөр нь тэмэрэл ороод ирж байгаа юм. Тэгээд тэр үед би найзхаа гар ингэж
бариад гарын ингэж барингуудаа тэр нөгөө гэлгэр цаасан хан дээр гарын ингээ хөргөж охин цаанаас гарын нөгөө ээж хүүхдийг нэлсв ээж хайртай л гэж. Тэр үуч тэр зааланд байсан эмчнэр тэн байсан бүх л байсан. Амар хэцүү. Үнэхээр хэцүү. Ямар их хүсч мөрөөдөл охинтойгоо л уулзах гэж, ээжтэйгээ уулзах, их бэр хөртөөгөө л уулзах гэж ирсэн. Маш их төвчээр гарч байгаа байхгүй. Өвчтөөгөө тэмцэн дээрээс нь их оромжн гэсэн хаалга эргэж харахгүй хаалга эргэж харахгүй гэж боломж олгоо. Тийм хатуу сэтгэлтэй. Хамгийн зүйлд яг амсгал ураахтаа миний гарнаас л атгаж ирсэн. Ээжд минь хайртай гэж хэлээрээ. Юусоо хэлсүүд ерөөсөө тэр хамгийн сүүлийн үг. Нөгөө сэхэнд ингээд өөд болчихж байгаа чинь буцаага тооч өрөөр мөн оруулсан. Сүүлийн 7 хоног болт. Тамшиглах гэсэн л доо. Дээд удирдлага нь албан тушаал сонгуул ялах эрх мэдлийнхээ төлөө. Тэгэнгүүт дооцох бүтц нь бол ерөөсөө ашиглал мөнгө хийх те. Ковидын хууль гэдэг юмыг далимдуулаад ерөөсөө. Одоо тэр их аимшигтай улаар л бол одоо тэднийг үнэхээр хүн биш болгож шүү дээ. Тэгэд хэдэн хүн амь насаараа хохирох, хэдэн хүн эрүүл мэнд мөнгөөрөө хохирох тэдний хувьд бол ерөөсөө асуудал биш байна. Сүрэг хүчний нам нь ч юу ч хийж чаддаг. Тэгэл яах вэ? Гэрэлгээ олох юм бол тэгэл сайхан сэтгэлтэй хүмүүс л байна шүү дээ. Юу нөрөө хэрэг. Тэр хүмүүс бидний асуудлыг шийдэж чадахгүй ч гэсэн яах вэ бас нэг ганц 2 цагт сэтгэлдээс тийм үг л байна. Арай өөр талаас нь шийдвэл өчнөө хүмүүс амь нас эрүүл мэндээр хурахгүй ч юм уу те хайртай дотны үнтэйгээ уулзах боломж зөндөө байсан гэж бид нар бол харж байгаа. Миний хувьд би тэгж харж байгаа. Гэтэ ер нь хайртай хүмүүстэйгээ уулзах гад хүссэн ч гэсэн тэр судал нь олдохгүй л байсан. Бүр маш их хүлээсэн, маш их хүсэж ийсэн. Бүр тийм нислэг байсан. Ээж маань ковидос хамааралтай өнгөрөөгүй ч гэсэн ковидос болоод бид нэр уулзах чадаагүй л байхгүй. Тэгээ хамгийн амар нь 18-нд би ирээл 19-нд ээж маань ажил явдал болж исэн байхгүй юу. Тэгээ амжиж ирчээд ээжтэйгээ салах ёс хийж чадахгүй хамгийн амар. Амар хүнд. Карантинээс гарчаад тэгэл ээжийнхээ газар дээр очиод чулуу тэрэл уйлсан да. Сая болохоор аавыгаа би ковидээр алдчихж байгаа байхгүй юу.
амар хурдан ерөөс жилийн дотор юу болоод өнгөрөөл болсон тэгээд харамсалтай. Тагч би салхас хийж чадаагүй. Таван татус лайв хийж тийм үнэхээр лайв хийхгүй чадахгүй байна. Би өн чимээгүй байхыг маш их хүссэн. Тэгтээ үнэхээр чадахгүй байна. 2020 оны 10 сарын 5-нд миний аав илгийн бүгдийн тайрсан учраас хавдран дахиж гараад бүх биеэрний хавдран тархсан. Миний аав маш хүнд байсан. Би Монгол улсын Солонгос улсад байдаг бэлчин сайдын яманд би уйлж очиод өргөдөл гаргасан. Би маш их хүлээсэн, 7 хоног хүлээсэн. Тэгэхэд тэр хүмүүс намайг энэ шалтгаан биш гэж хэлж намайг тоогоогүй. Миний аав намайг өдөрт 2 галбаг хоол идэж намайг хүлээсэн. Өдөр шөнөгүй охинтойгоо уулзчихсан. Аав чамтай уулзчихвал зүгээр болох гээд аав чамайг хүсчихвал зүгээр болох гээд шиг байна гэж хэлсээр хагаад миний аав өнгөрсөн. Би аавгаа гавтаа би ганцхан үзүүлэхийг хүсэж байсан. Хүүхдэл амар их сансан. Тэгээ айгүй хэцүү бүр өдөр ингээл битээр ингээд чадалдаг. Тэгэл ингээл чадлахаар бүр айгүй хэцүү нэг амьд мэд мөртлөөсөө тэгээ уулзчихдаггүй байгаа. Үнэхээр гаслантай юм билээ бүр. Би өөрөө 3 хүүхэдтэй. Миний охин хамгийн бага хүн 4 настай. Өдөр болгон би ингээл уцаар видео кол хийн. Хүнийг тэрвэрч чадахгүй, хүнд хүрч чадахгүй байх мэдрэмж ямар амар билээ те. Хүн ингээд харахад ингээд амьд би ингээд оршоод байгаа хэрнээ хүний сэтгэл зүрх яаж өмөрч ургагддгийг, яаж бачуур давчддаг юм бэ гэдгийг хүн болгон мэддэггүй. Тэрийг зөвхөн тэнд туулаад гадны орон гацаад ямар хүнд нөхцөл байдал байсан хүн л мэднэ. Энд ирсэн хүмүүс болж өнгөрсөн үйл явдал бүрийг дараа нь нэхэн бодоход бүх юм болоод өнгөрчтэй гэж сэтгэл амарч болгоч. Тухайн цагт та бид юун мэдэрч, юунаас хайж, юунд найдаж, юунд гоморхож байсан маань хожим ухаарл нэмэн. Олон хүн хорвоог өрлөө. Сонгогдоогүй ч гэсэн бас азаад уршаад ирсэн улсууд дээр Сиэтл Токомо олон улсын нисэх онгоцны буудал дээр бас та хонь хорог нийлж байгаа юм шиг хэцүүхэн юм болсон гэдэг энд байсан. Тийм Сиэтлүүд Гэрээсний Монголын пасторууд тухайд хоолунд авчиж өгчээсэн юм байлээ. Өндөр настай хүүхдүүд улсууд онгоцны буудлаар хонж байгаа. Эднээсээ сонсчод тэгээд энэ байшин онгоцны буудалтай ойрхон юм байна. Оюутнууд одоо ингээд байрлах газар болгож байгаа бол энэ дээрээ байрлаж болно шүү. Би одоо энэ байранд байсан хүнээс мөнгө төгрөг авахгүй тий бүгдээрээ сайхан бие биендээ туслаад явцгаая. Монгол хүмүүс байна да. Тэгээд яг засварын ажиллаж гэсэн тэгээд ингээд дуусгах чигээд Сиэтлд амьдардаг барилгын бизнес эрхэлдэг монголчууд маань ирж хүч хөдөлмөрөөр туслаа. Бага чадлаараа л энд тэндээс ингээд материалс хөнжил хамж авчраад коридороо тэрүүгээр ч гэсэн зулаад унтуулнаа л гэсэн байдалтай байгаа. Монгол гэлтгүү хамтарч ажилладаг Болгар, Нигер улсын тэр туслан гүйцэтгэгч барилгын компани хүртэл үе ингэж байгаа. Заа байцлаа. Ингээд хөрш одоо Америкууд хүртэл одоо
ирж тусалж байсан. Яг ийм хүмүүнлэгийн ийм ажлыг гээд сайн санан сайн сайн яг төрөөсөө тэр хүний гарал үүсэлтэй аль улсын их хүн тэр хамаагүй ерөөсөө хүн бүрлэг хүмүүндээ туслая гэсэн тийм чин үнэн сэтгэл ингээд дотроос нь ингэж ундарч оргилж гарч ирж байгааг харах нь сайхан байсан. Урамтай байсан. Хүмүүс маань одоо амраад унтчихин. Улсынхаа далбааг бас тавьцаа. Өчтөр хүүхдтэй тэгээд ганц үе оюутнууд тэгээд нийлсэн 10 ирж хонлоо. Бас зарим усуд хаширлаад бас эртхэн ирж байгаа, олон хоногийн өмнө ирж байгаа. $2 хоногийн дотор надад $3,400 цугларсан байхгүй. Тэгээ хүмүүсийн ингэж нэг одоо утга байдсан шүү дээ. Утган дээр нь ирүүл байгаараа хур дээр ирэх хэл. Зөвхөн би тэр онгоцны зардлыг ингэж олсондоо баяртай байсан ч гэсэн бүр юунд илүү их баярлсан бэ гэвэл хүмүүсийн сэтгэл надтай яаж ярилцсан, намайг яаж дэмжсэн тий. Ингээд бүр сэтгэл санааны дэмжлэг өгч байгаа нь бүр ингээд хамгийн гоё юмсан. Амар хүнд хэцүү байсан ч гэсэн одоо ингээд эргээ харахад тэр олон хүмүүсийн туслалцаа дэмжлэг сайхан сэтгэл бүгд бүр амар гоё. Би монголчууд ийм гоё сайхан сэтгэлээр надад ингэж их туслана гэж би юусоо бодоогүй. Бид нар цөөхөлж гэсэн нэг нэгэндээ туслаад хүнд хэцүү үед туслаад дэмжиж нэгнийгээ ямар ч асуудлаас аваад гарахад бид нар үнэхээр чадварлаг хүмүүс юм байна. Бүгдээрээ сайхан сэтгэлтэй хүмүүс юм байна гэдэг. Маш их баярлалаа. Эх оронтой байна гэдэг сайхан. Эх орон гэдэг чинь зөвхөн ингээд гიშхийн нэрш зүрхэн дотор явдсан байлаа л гэдгийг бий болоод бидний тэр оюутнууд их ойлгосон. Би бүр тэр Турк ширлааны онгоцонд бүр суун сутлаа би бүр итгэхгүй шүү. Ямар удаан хүлээлээ би энэ онгоцыг бүр яасан удаа хүлээлээ гээл бүр ингээд бүр өөртөө итгэхгүй хамжаа. Яг тэр онгоц ингээд дээшийг ингээд яг хөөрж исэн яг тэр мэдрэмж бүр ямар гоё би бүр өөрөө нисэж байгаа юм шиг тэр өөрөө онгоцыг би хөдөлгөж байгаа юм шиг бүр тийм мэдрэмж авсан шин. Тэр онгоцоос бууж байгаа хүүхдүүдийн тэр баярлж байгаа сэтгэлтэй онгоцоос буугаад ирэхэд ингээ хүмүүс ингээл гараа даллал мэдлэлж байгаа тэр акшн бол үнэхээр илэрхийлж харахгүйсэн. Бууж байгаа бичлэг битэр бичлэг нөгөө ингээ телевизээр цацгдсан байсан л да. Бууж хаад хөрх юмд ингээ гараа ингээ алдлаа зогсоод гэсэн юм лээ. Би яг нөгөө 2 шамдан бариад өмнө буруудаад буусан хүүхдүүд зураг авсан байсан. Аав гарч ирээд гараа дэлгээ зогсоодсэн. Одоо тамарч байсан. Нутагтаа ирсэн дээр сэтгэл дүүрэн байсан баг. Яг ирээл байж хаад эх орондоо тавтан морилго манай найзууд мессеж өчгт гоё хийсэн шүү дээ. Өө бүр тэр бүр нэрээ урд нь ерөөс анзаардгүй байсан билээ. Иржилээдэг, явжилээдэг гэл. Эх орон бас дэндүү үнэтэй юм билээ. Би бол гацхаас өмнө өөрийгөө Монголын одоо баялаг гэж бодож исэн. Гэхдээ Монгол хүмүүс эх орныхоо баялаг болтлоход цаг хугацаа хэрэгтэй юм бэл.